Сайн байцгаана уу эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид, эцэг их та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Бид энэ хичээлийн жилд эцэг их багш сурагчдынхаа гурвалсан уулзалтыг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ хичээлийн жилд манай сургууль 111 бүлэгт 4480 сурагчид суралцаж 194 багш ажилчтайгаар сургууль хүмүүстийнхээ үйл ажиллагааг явуулж байна. Бид өнгөрсөн хичээлийн жилд эцэг эхийн тайлан төдөрлөгөөс хойш энэ хичээлийн жилд жилийн хугацаанд маш олон амжилтуудыг гаргасны эцэг их асран хамгаалагч та бүхэндээ танилцуулахад таатай байна. Энэ хичээлийн жилд манай сургууль эцэг их та бүхэнтэйгээ хамтран сурагчдынхаа сургуулийн амжилтыг ахиулах, тэдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүүхд бүрийн чадамжийг хөгжүүлэх, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулах, зорилго тавин ажиллаж байна. Манай сургууль хүсч буй хүүхдийнхаа дүр төрхийг тодорхойлж, эрхэм зорилго, алсын хараагаар сургалт хүмүүсийн бүхий л үйл ажиллагаанд чиглүүлэн ажиллаж байна. Манай сургууль байгууллагынхаа гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жил дараалан улсын хэмжээнд 2 дугаар түвшинд үлдэгдэж амжилтаа хадгалж байна. Энэ бүхэн нь бидний амжилтын гол их сурвалж нь багш сурагч эцэг их та бүгдийн хамтын ажиллагааны үр дүн юм а. Багшийг чадваржуулах, хөгжүүлэх ажлын хүрээнд багш нараа мэрэгжлийн хөгжлийн бүлгээр хуваан тэдэнд мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын байранд хөгжих нөхцөл бололцоогоор ханган урамшуулан дэмжин ажиллаж байна. Үүний үр дүнд нийт багшийн 71% нь гүйцэтгэлийн үнэлгээнд амжилттай үнэлэгдэн урамшуулалт хамрагдан ажиллаж байна. Мөн багш нар өөрсдөө болон бэлтгэсэн сурагчид нь улс нийслэл дүүргийн чанартай олимпиад дурлалын тэмцээнд амжилттай оролцож байна. Нандин цэцэг багштай гэлбэ хамтлагийн бүжгийн сурагчид дүүрэг нийслэлийн тэмцээнд амжилттай оролцож Америк нэгдсэн улсын дэлхийн аврах шалгаруулах бүжгийн дэмжигчдийн 2025 тэмцээнд аврагын алтан цомын эзэд боллоо. Энэ бол эцэг их та бүгдийн дэмжлэг сурагчдын маань багш нарын маань өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүн юм а. Мөн гадаад хэлний болон математикийн хичээлээр төрөлцсөн сургалтын ангийн тайлан хамгаалтыг эцэг их багш нартаа юу сурч мэдснээ тайлгнасан тайлан хамгаалтыг энэ хичээлийн жилд шинэлэг байдлаар зохион байгуулсан үр дүнтэй ажил болоод байна. Мөн сургуульд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг нэрлэхэд Японы хүүхдийн эвэг сангаас сургуулийн хамтран хүүхд хамгаалагыг сайжруулах төсөл, сургуулийн менежментийг сайжруулах төсөл, мөн бүгд найрамд Солонгос улсын Койко олон улсын байгууллагын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах төсөлд хамрагдаж, сургуулийн цайны газар маань улсын хэмжээний жишг цайны газар болохоор бэлтгэгдэж байна. Мөн бага боловсролын түн бодис судалгахууны сургалтын хөтөлбөрийн туршилтанд 1-5 дугаарын 5 бүлэг оролцож байгаа буюу мөн нийгэм ахуйн баримжааны сургалтын хөтөлбөрийн төсөлд хамрагдаад ажиллаж байна. Мөн энэ хичээлийн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гадна талын фасадыг шинжилэн сайжруулах төсөлд хамрагдаж байгаад бидний басан том ажлын үр дүн юм а. Ингээд эцэг эхийн гурвалсан уулзалтанд оролцож байгаа нийт эцэг эхчүүд багш сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье.